Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн ас цагрын хичээлийн сэдэв хураах хувиргал. Хичээлийн зорилго уран зохиолын эхийн гол санааг алдагдуулахгүйгээр гол агуулгыг хураанд очиж бичих. Эхийн хувиргал гэж юу вэ? Цогцлборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, эхийн доторх өгүүлбэр цогцлборын байрыг сэрэн сэлгэх, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх, хэлбэрийг солих зэргээр өөрчлөх эхийн хувиргал гинэ. За эхийн хувиргал гэдэг маань хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах гэсэн дөрвөн хувиргал байна. За бүх бүтээвэр өгүүлбэр эхийг хурааж, дэлгэрүүл, салаалуулж, тонгорж болдог. Өнөөдөр бол эхийг хураах хувиргалыг үзэхнэ. Эхийг уншиж утга санааг сайтар олсны дараа тулгуур үгсийг олж гол санааг гарган ярьж үчгийг эхийн хураах хувиргал гинэ. Дэлгэрүүлэгч үг өгүүлбэрийг хурааж үчихэд эхийн утга санаа алдагдахгүй. Хураахтаа юуг анхаарах вэ гэхээр эхийг уншиж утгыг сайтар ойлгоно. Эхийн гол утгыг хадгалсан түлхүүр үг өгүүлбэрийг ашиглан эхийг хураана. Түлхүүр үгсийг олж санааг хураан бичихтэй эхийг санаагаар бичих, түлхүүр өгүүлбэрээр хураах, хэлцээр хураана. За хураах хувиргал хийх аргууд маань түлхүүрөөр хураадаг юм байна. Эхийн гол санааг илэрхийлэхээр хураана, түлхүүр өгүүлбэрээр хураана, хэлцээр хураана. За дараах эхийг уншийе. Нэг ховдог хэрэг байжээ. Нэгэн өдөр гисүүчилж аваад бүдүүн салаа мөчрийн хооронд зассан үүрэнд харцаг өндөглөж байхыг харж гин. Харцгийн хоолнд явахыг хүлээж модны оройд нуугдан суув. Харцагч нисэн одож гин. Хэрэг хоёр өнгийг хулгайлж авчран өөрийнхөө өндөгнүүдтэй хамт далд өргөжээ. Хальсаа цоолж гараад ангаахнууд нөсөөр л байв гин. Дэгдээхий болоод ирмэгц хэрээний дэгдээхнүүд харцагны хоёр дэгдээхний мэдл сүүлдээ харцагны хоёр дэгдээхий хэрээний дэгдээхийг нэг хоёр орон цуглан барьж гин. Бүр давраад хэрээнд өөрт нь халджээ. Хэрэг хамаг хүч хөдөлмөрөө гарган барьсан догтой сайхан үүрэндээ байхын нөхцөлгүй болоод амь золбон өөр газар очиж гин. Энэхүү ихээс хэдүүлээ хэрхэн яаж хураажлах вэ гэдгийг харцгаая. Түлхүүр үгээр хураасан. Хэрэг харцаг өндөг дэгдээхий хамаг хүч үүрэндээ амь золбох. Дэгдээхий харцаг гэдэг үгнүүд маань одоо нэгийг тодруулсан байгаа. Гэхдээ их дотор бол их олон давтагдсан байгаа үгнүүдээ гэсэн үг шүү. Эхийн гол санаагаар илэрхийлэх. Хэрэг хэсүүчилж аваад харцгийн хоёр өндгийг хулгайлж авчирсан. За ийм учраас өндг нь дэгдээхий болоод өсөж том болсоор хэрээний өндгийг идээд тэр байтугай өөрт нь хүртэл халдах болсон тул амь золбон өөр газар очисон. Эхийн гол санаа нь юм байна. Дахь дүгнэлт өгүүлбэрээр хураана чинь. Хэрэг хамаг хүч хөдөлмөрөө гарган барьсан тогтой сайхан үүрэндээ байхын нөхцөл болоод амь золбон өөр газар очижээ. Хэлцээр хураавал өөдөө хайсан ч өөрийн толгой дээр хар санаа бие мэддэг, хар хорголжин балаа иддэг гэх мэт хэлцээр хураажлах нэ. За өнөөдрийн хичээлээ тэмдэглэж аваад би даач хийх даалгавраа хийгээд за мөн сорилоо хийж гүйцэтгээд илгээгээрэй хүмүүдээ. Баярлалаа.